baby бүжиглэн чамтай Сайн байцгаана уу? Дулаахан аврын минь төргий. За энэхүү Urban Talk нэвтрүүлгийн маань эхний дугаар эхэлж байна. За тэгээ надтай хамт одоо UB Comedy-гийн комедиан Хосоо хөтлөн явуулах болно. За сайн байцгаана уу. Яг алга ташвилж байна. Баярлаа. Тий. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлэгт маань одоо UB Comedy-гийн шинэхэн захирал Буйка маань ирсэн байна. Гүйцэтгэх захиралтай. Тий. За тэгээд Ladies Only-гийн одоо хоёр сорн Мөчи болон Baby-на маань ирсэн байна. Сайн байцгаана уу? Хосоо дээр л алгадчихсан. За тэгээ маа одоо бас бүгд л мэдж байгаа ойлгүй тэгээд Дариконо Ингүнэ уучлаарай. Бүгд мэдж байгаа. Би буруу газар ирсэн юм шиг байна. Би яг чинь Ирмүнэ гэдэг. Ирмүний нарийн царайлаг сонсогдоо. За тэгээ ирсэн байна. Та бүхэнд өдрийн мэнд хүргэе. За өрсөнд баярлаа. Баярлалаа. Ирсэнд баярлалаа. Ийм царайлаг олон хүмүүст дуудаж авчирсан Хосоод бас баярлалаа. Хосоогоо бодоод ирсэн. Тэгээд алга ташсан юм аа. Өнөөдрийн нэвтрүүлэг Алтанчлоо гэдэг шинэ барилга байгаа. Циркийн ертөнцийн зүгээр баруун талд. За тэгээд 7 давхрын Сафрон гэдэг ресторанд бичигдэж байгаа шүү. Тэгээд хэдүүлээ энхүү ийхүү л гэдэг үг нэвтрүүлгээ хийж байна. Номны яриагаар ирдэг тий. За юу байцгаана? Ажил төрөл тавлаг уу? Сайхан хаварч гин үү? Тэгээ сая Мөчи Baby-на шинэ дуу цацсан байсан шүү дээ. Тэгээ өчтөр цацсан. Тэгээ бас нэлийн олон хоногийн ажил болсон тий. Тэгээ хайр гэж юу юм бэ гэдээ дуу цацсан байгаа. Тэгээ амар клиптэй гэжтэй мөрдөгч төр залуу нь яагаад гэсэн бэ? Залууга барьж өгөөд цагдаад өгөн мөгөн гэснээр хайр гэж юу вэ гэдэг. Тэгээд Өөрөө барьж өгчээд байгаа. Хайр гэж юу вэ? За тэгж л ойлгогдсон юм байна. Тэгээ уул нь арай жоохон өөр утгатай байсан шүү. яг би бас жоохон хөнгөө үтцсэн. Тэгээ утга нь яг юу байсан тэгээд? Утга нь Юу хэлхийг хүсвэ? за юм байгаа. Baby Night дээр болохоор яг юм хоёр ер нь цагтаа баггүй юу? Тэгээд хайр гэдэг нэртэй юм гимт итгээд байгаа байхгүй юу? Тэгээд тэр хүнийг олох тийм зорилготой энэ клип эхэлж байгаа. Тэгээд эхний битэрийн уулзчихсан тэр залуу болохоор с ิจ гтэн буюу яг тэр хайр гэдэг гимт итгээдэг одоо олоход мэдээллийг өгөхтэйсэн тийм хүн байсан байхгүй. Тэгээд болцож нэг үзэж нэг мэдээлэл авах гэж үзэж байгаа. Тэгээд дараа нь яг байцаалтын өрөөнд сууж юм ярихад бол надад ингээд юм ярихгүй тэгээд Baby-на гарч ирээд бас ирүүшүүлэлт хийж үтсэн. Тэгэхээр тэр хүн ерөөсөө юу ч ярихгүй өөрийнхөө тийм юм ярихгүй тэгээд амиа орлоод дуусчихж байгаа байхгүй тэр үедээ. Тэгээд дараа нь би ингээд бодохдоо яг юун дээр алдчихаа гэд бодоодсэн чинь тэр хайр гэдэг хүн нь дандаа яг миний хажууд байсан. Одоо ресторан болцож байхад яг хажуудлын ширээнд гудамжинд явж байхад миний хажуугаар зүрдэх ч юм уу яг анзаараагүй байхад тэр хүний ингээд ойрхон байсан. Тэгээд төгсгөлд нь клипнийхаа төгсгөлд гэрээсээ гараад харсан чинь дайшингийн дээвэр дээр над руу ингээд харж мэдлчихэд тэгээд над баригдахгүй ингээд яваад өгчөж байгаа байхгүй. Тэгээд энэ ер нь бол 2 дугаар анги нь хийгдэхээр төгссөн тийм клип. Пүү чи бүр цуврал клипэн дээр зохиолчтой ажилласан болохоор нэг юм зохиолтой клип байсан. Зохиолч нь Алтка гэдэг Golden Boy гэдэг нэртэй тийм зохиолч байгаа. Golden Boy. Алтка гэдгээ Golden Boy юм байна тий. Тийм. Та хоёрын хамтралаас тэгтээ айгүй бас гоё шүү дээ яг. Мөчи болохоор яг ингээд нэг юм тахилт аялгуулаг амар орж ирэнгүүтлээ. Baby-на амар юм флекс нэг тийм юу эмхтэй тийм гоё рэпер тий. Сминэс гоё юм байлаа. Өмнө нь бит хоёр Good Vibes Only гэдэг нэг дуун дээр хамтарч ирсэн шүү дээ. Тийм шүү дээ. Тэр дуучаа айгу Халуун KFC гэрт минь хүүрэг тийм шүү дээ тий. Тэгэхээр яг санаж.
яхад манай энэ Сафрон чи ямар намхан ирсэн. Долоон давхар тийм. Тэгээ энэс view амир тий. Ингээд хот харагдах чинь. Энд бол date хийх гоё газар байна. Тэнгүүн Баатар чинь Японд сурж байгаа шүү. Тийм би Японд сурч байгаа. Магаш буцсан гэстэй. Маш бицэн одоо яг ажиллаар ирсэн байгаа. Урчигдэр ирсэн. Тэгээ гялс ажлууд амжуулчаад өглөө одоо буцаж байгаа. Зүгээр яг ажил хийх гээл зүгээр ажил хийчихэл буцаа яа. Ирж буцдаг л болчиход байна. Ерхий. Одоо тэг гэрээхэндээ ч хэлгээ байсан. Ирсэн чи өчи ирсэн юм бол гэтгэлцсэн. Тоохгүй одоо өдөжсэн бэл. 5 сар орчоод ирэх гэж байгаа юм шиг. Япон Монгол яваар. Яран орчод ирээ гэж байна шүү дээ. Тэгэл явчаад ирдэг болсон. Ярагийн төгжрлээс баг хурдан ирж байгаа шүү. Баг тэр бол нэр. Янаан төгчтэй. Агаар тэр чин төгжрд юм байна шүү дээ. Тэг чи юу гэлээ архитектураар сурч байгаа одоо 2 доо курс. Тэгээ хажуугаар нь бас өөрөөр сонирхлоор юмнууд хийж үздэг. Серфингээр хичээлж байгаа. Тэгээд яг тийм яг профешнл бол яг сонирхлаараа өөрөө багшгүй гол нэг өөрөө махарч сурдаг. Өөрөө оролцож байгаа тийм. Оролцож байгаа живнгээ алдаад нэг тийм хөл үзэж байна да. Бассейн тийм үү? Гүү шүү далаад тийм үү тийм. Чин давлгаан дээр яг үзэж байгаа болох. Би бас нөгөө хиймэл давлаатай байсан юм болчихдоггүй. Тэрэн дээр би шалгуудлаа. Чиг ам ирсэн юм бах байна. Адреналин ялгархгүй байна. Тэгслэр чи яг тэр ганц гол явдалч адреналин ялгуулах таадахгүй. Тэгээ хажуу одоо ханд авилтыг сонирхож байгаа. Чи бас аим хэцүү билэн шүү дээ. Шууны булчин, гарны булчин бол амар болох. Тийм баг тийм. Тэр чинь нэг амир ирсэн юм л дуртай шүү дээ. Онол өхнийг дэмжиж байгаа бол унахгүй хичээгээл ирсэн. Тийм л үтчих. Ер нь жоо экстрим талын юм аягүй сонирхолтой. Багын нэг адреналин донтогч гэх юм уу? Яа тиймэрхүү. Хэр үлдсэн донтогч. Чи би шал эсрэгээрээ амар тайван байхад л юм амар дуртай. Амар тайванд донтогч. Нүүжигээр шууд унтал. Чи юуны орд яа? Хэлхий. Тэр орд тийм чухал юм уу нэрээ? орд амар ихтэй болчиход байна тий. Одоо нэг хүнтэй болсон гол ерөөсө чи юуны ордын чи баг тэр үү энэ төр гэл. Тийм үү Чааны ер нь ихний асуултуудын нэг болсон байл шүү. Тийм. Би ч үгүй. Би мэдтгүү болоод Шок болж шээ. юу үлээ энэ гэж бодлоо шүү. Гэтэ охины ордын тийм угаасаа яг нийтлэг чанар маань ер нь ордын тийм нийтлэг чанар гэж байд юм шиг уусаа. Харин тийм юмар дүгнэ. Ерхий дүгнэлт авах. Чи ийм болохоор ингэж байгаа болохоор чи тэр юм шүү гэдэг тийм юм байгаад тах шүү. Би ч одоо ном бохгүй. Ном ч одоо яадсан ч хэцүү. Ордын шоу чин юу чин чинь. Алга болдог л хүн л юм шиг байна. Амьдрал жоохон номортой юм аа. Ном Тэгээ зурхаан магаан дээр харангуут аялагч маяг. Тэгээ бүр нэг сонин зурхаан байдаг шүү дээ. Зүгээр л тэр гараал явдаг. Мавдаг. Амар тайлбар. Түүнээс юуч бити хүс мүс гэдэг нэг амар. Нэг хүн баг үзэл бодлоо өчтсөн юм шиг. Үний юм уу? Би одоо хаашаа гарч байгаа юм. Уншаасаа би тэгж бас нэг боддгоо. Яг Асуулт ордныхан гацгүй. түрүү хэлсэн шиг хөгжилтэй юм л туртай. Гоё адал явдалтай зүгээр. Тэр чи гардаг юм биш үү? За гэж. Ордыг тэгээд одоо яг ингээд нэг тим үнтэй хос одоо тэр ордны үнтэй таардаг маадаг гэдэг ч юм уу. Тэрнхүү юм одоо яг итгэдэг юм. ямар амар итгэдэг шүү. Итгэж байгаа маа. Хасаа өөрөө над руу ингээд чи тэрэнд итгэдэггүй яг ингэж шууд над руу харахаар би итгэдэг хэлээ шүү дээ. Зүгээр тулалт явж байгаа. Мүү чи ямар орд гэсэн бэ? Мэлхий. Мэлхий тэгвэл ямар ордтой таардаг? Мэлхий чинь тэгээ Ус газар тэгээ хилэнцтэй ус дандаа амтдаг юу? ихэр идтэй. Би тэр чинь амар нийцэмжтэй шүү дээ. Ихэр гэж үү? Ихэр хоёр үхэр гэж би яг харж ирсэн гэж үү? Ихэр үхэр. Тэгээд загас махс шиг. Ер нь бол дэлхийн ордынхан ч өөрсдөө ингээд амар хинтэж тасн цогц чадвар сайтай хүмүүс болохоор нэг хинтээ нүрэндээ чгүүл гэдэг юм лээ. Та яг тэр таардаг ордтой хүнтэйгээ яг үргэлжчихсэн юм. Үгүй би бол тийм энэ ойлголт. Оо nice би үтсэн өгөөж мэдгүй. Би бас таардаг байсан болов уу байсан болов тэгээд мэдгүй байхгүй. Тэгэл болоолох шиг байсан шүү дээ. Гэтэ одоо салцсан байх бодлоо тэгээд. Болоол юм шиг. Тэгээд болоол юм байлгүй дээ гэсэн. Тэгвэл тэгвэл ямар байсан? Яг үнээр тэгж гоё таарадсан уу? Гэхдээ би энэ дээр болохоор анх би яг би өөр хилэнцээ орд тэгээд усны орд болохоор усны ордтой илүү тохирдог гэдгийг би уншижсэн. Тэгээд бас зөндөө тийм хүмүүсээс хэлжсэн байхгүй юу?
Тэгээд би миний хамгийн best match болохоор Pisces махгүй. Тэгээд би за засны орд юм байна шүү дээ. Засны ордны үнэтэй үерхэж үзсэн. Гэхдээ миний хувьд яг нэг дагалдах нэг орд байдаг байхгүй. Би хилэн цэрнээсээ наваг дагдаг нэг өөр орд байдаг. Тэр нь тэр загстайгаа нийцээгүй жоох уйдгартай байсан. Засны ордны. Дагч гэдэг нэг инстаграмын дагч гэдэг шиг юм уу? Мөн саа. Юу гэж вэ гэдэг. Мөн сайн тийм хоёр юм билээ шүү дээ. Сайн сайн. Хоёр ордтой. Дагчтай гэж юм билээ. Сонирхолтой юм байна тий. Гэтэ эрэгтэй хүнд бол ордны тухай яриа ер нь ямар ч сонирхолтой үстэй. Гэхдээ юм зэрэг миний яг ойлгосноор яг энэ хараад байгааг ойлгохоор эрэгтэй хүнс яг тэрийг судлаад байгаа нь гэхээр эмэгтэй хүнийг найрах гэж баг судалт юм шүү. Тохирж гинэ гэдэг тий. Нэг би ч тохирно шүү. Таарчих юм бол хоёулаа тохирох юм байна гэдэг. Хэлж үзнэ бас тий. Дуртай сэдвийн өөдсөн яриад бол эмэгтэй хүн луус таалагдчихсэн. Илүү яриагаа ингэж авцалтаа. Тэрийн одоо юу таалагдах гэж тэрийг баг судалж ингэж. Би яг үндэ тэгдэг гэж бодож байна. Явж мэддэг байх юм лөө. Тийштэй юм шүү дээ. Амар тийштэй. Манай ордныхоо ч нөгөө нэг амар гэж ярьсан. Ордынхнаараа уулздаг гэдэг. Би хоног нэг юм бомбо ингээ нэг ус асгаж байгаа нэг. Тэрийг би ойлгохгүй шүү дээ. Усан чухал юм уу тэр яг хүн чухал юм уу яг аль нь яг юу илтгээд идэв яг. Хилэнц мэлэнц ч амар тодорхой байхгүй те юм жоохон ууртай мууртай ч юм шиг те. Жоо тэ нэг сүлд токсиктэй. Жоо токсик. Төгсгөлт нь хатганаа гэдэг. Хатганаа юу чам хомш. Зүгээр салахгүй гэж байгаа юм уу шиг. Манай ордтой зүгээр усасгаа. Яах гэж усасаа. Зүгээр ингээ ус урсж байгаа юм байж болтгоо. Минийх ч тодорхой юм дөө. Тийм. Гэтэ би бол ч хоньны орд шиг байдаг шүү дээ аимс нөө. Чи бол надаа яг л хоньны лаглаг юмнууд өөртөө ихтэй. Яасан ийсэн баг л төрхөөсөө манлайлагч өдрөл амар юм байна. Чи тэ манлайлцсан явж байгаа шүү дээ. Загирлээс. Би нэр мэн нэг тийж манлайлдаг юм байхгүй амар ичиж нэг. Гэтэ яг би нөгөө чи юм байгаа байхгүй. Ингээд хоньны ордныхоо чи ингээд амар дараахан хүмүүс байгаа байхгүй. Тэгмүү чи ингээд гүйцэтгэх захирал хийж байгаа мөртлөө а би нэг тийм юу бишээ гэлтэй. Тэгэж чи манталаад аам шүү. Зүгээр байгаа нэг захирал хийгээд комеди хийхгүй шүү дээ. Дараахан байгаа байхгүй. чи зүгээр хоньны ордын зөвшөөрөлтэй яг юм хайцсан ба. Нөгөө өмнөх сарынхан орд байдаг шүү дээ. Тэнтэй жоох уулдаг гэж амар ойрхон өдөртөө болохоор яг тэр шиг санагдав. Миний нуу Би амар загас шиг санагдав гэдэг. Хоёр ордны нөлөөл. Өө зөө. Чи юм. Антим билээ тэгэл загас шиг санагдав. Тэгээ миний бодлоор хоньны ордны залуучууд ингээд харагдах байдал нь амар хүүхчиг. Тэрнээсээ цаанаа үгүй гэж би боддог. Тасаа цаанаа яавал гэжтэй. Гүй цаанаа. Тэг яриад байвал баг. Цаанаа яг өөдөө тий. Зэтэл өөрөө. Минийх тэгвэл тэгж бичгтийг харахгүй байна уу? Центавр байдаг шүү дээ. Тэг ингээ яг номлцсон ингээ харахад билээ. Давхиж билээ гэж. Тэгэхээр ч одоо тийм тайлбартай харахгүй юм байна тий. Харуулчиг давхинчиг гэ. За тэгвэл зурхаа тиймэрхүү юм байна. Гэтэ таад одоо ингээд залуучуудтай болцсон шүү дээ. Тэнгүүд яг ингээд үнэхээр нэг уншицсан ингээд таарахгүй орд байвал яах вэ? Уг нь хайгуу. Уг нь гоё залуу тий. Яг Ингүүн Баат шиг хамартай. За яах юм дэрэх гэнэ. Чамруу харж асуулаа шүү дээ. Чи хамгийн сайн мэддэг юм шиг. Би ингээд хамгийн нийцдгүүн ингээд гал орднууд гэдэг байхгүй юу? Тэгээд гал юу лээ? Газар уу? Газар усгаар шороо. Аватар тийм үү. газар гэсэн. Тэгээ яг хөө үнэхээр гоё залуу, үнэхээр царилэг залуу байл тэгэл Хин тамаатай юм тий. Гэтэ жоохон токс. Тэркэн яг итгэж байсан бол тий үнэхээр гоё залуу итгэж өгөн хамаагүй яа. Бэби на яах вэ? Хамаагүй хөө. Бэби на гэхдээ яг хосын харилцаас яг ямар шүү гэдэг. Би чи хитэ ихтэй. Би яг бэби наг бас анх крашлж хийсэн л та. Тийм шүү дээ тий. Надад нэр хийсэн. Би хоньны орд болчихоо яач.
Надад асуулт нь юу юм? Хідээ экстэй. Зүгээр асуулт асуухгүй би крашч хийсэн гэдэг. Тэгээд шоо хэлчихсэн. Үлээгээ нагаад. Ганц 2x-тэй л. Ганц юу ч аа. Амар эргэлзээтэй харилцаад байдаг. За тэрийг тооцох уу яа. Чи хэдий x-тэй? Би бас 2x-тэй. Тэгээд Хоёулаа чинь баг гал орсон юм шүү дээ. Одоо юу гэж хэлэхгүй. За ер нь яг хаа нэгэн тус болцоо тий краш гэнэ X mix ирсэн чи яг одоо бидний үеийнхэн яаж болцвол хамгийн зүгээр вэ? Зүгээр вэ? Болцоо санаа юу? Болзон санаа гэж. Санаач гэж ер нь болцохдоо л ер нь ямархуу байдлаар болцоод байна. Та хэд өөрсдөө болцохгүй байгаа даа. Тань тийм байна. Болцохгүй юм байна. тийм байна уу? Яг охтууд ч нь бол өөрсдөө санаа манаа гаргахгүй шүү дээ. Тийм. Тэгээ юм бол би бол болцохоор илүү зүйтэй тийм тансаг ресторанс илүү юм тийм байгаль маягаар ч юм уу. Жон цуг гоё активити гэдэг ч юм тий. Тимгүй юм болцсон дуртай. Адреналин ялгаар ус Тэгээ Хоёулаа харин даврыг тэр гүцэхгүй байхгүй айш тий. Тэгэл зүгээр нэг тийм гоё зугаалж моолдог ч юм уу. Гоё юмэр суудаг ч юм уу. Эсвэл вайн шимээ зугаал суудаг ч юм уу. Тимгүй болцоо аюулсаа ярилцаа төвтэй байна шүү дээ. Юусаа ярилцах дуртай юм байхгүй хүн тий. Тэгж нөө тэр хүнийхээ ертөнцийг мэдэн ч тий. Энэ үү яг тэр надад ахирх юм уу биш юм уу? Тэг эртэг мэдэх дуртай гэх юм. Тэгвэл тэгэл хоёрын яах гэдэг юм гэдэггүй бат ч хэцүү байхгүй. Жимбичэл энтэн цуугаад байхгүй юу? Хин яах гэдэг чи яг надад хайртай мөнгө юм уу гэж. Чи ингээд болцоон дээр ингэдэг ингээд өөрөө бичээд тэнд уулзъя тэгээ ингээ бүх юм ингээ өөрөө хандл хийгээ. Тэг шүү дээ. Үнэхээр болдмоор бол тэгэл чинь би болцоонд ирж байгаа юм чинь миний авч явах юм бохгүй. Тэгээд ч чинь. Тэг ингээ надраг хаана уулзах уу? Хідээс уулзах уу? Надад тэр бүр амар сүнснэг хадаа би Чимэхгүй юм уу тий. Ер нь эмэгтэйчүүд тийм нийтлэг дургүй байгаад нөө нэг юм. Ер нь яах нь мэддэхгүй тий. Ааха. Тэгэл хоёлоо яах уу гэдэг бол биш зүгээр эхнийх бол бүр зөрөгтэй байвал зүгээр байх нь шүү дээ. За чиний хувьд хамгийн гоё болцоо байвал ямар хөө байвал гоё. За ямар ч хамгийн эхлээд тэр залуу ингээд өөрөө төлөвлөсөн байвал надад айгүй зүгээр. Тэгээд эхний болцоо учраас мэдээж нэг анхны сэтгэл гэдэг амар чухал. Тийм болохоор эхний болцоон дээр айгүй их тийм ач холбогдол өгөөд тэгээд тэр нь одоо надад жоохон тийм surprise-ны байвал надад гоё гэж би боддог. Одоо тэгээд бас ярилцаад шүү дээ нэг тооцоон дээр гээд тэн дээр ямар хөө байдалтай байна. Би тооцоон дээр өсгөө нүүрнс муу гаруулж. Энэ амар дург. Харин би бас яг тийм бод. Тэгсэн чинь би бас хай болцсноо гэдэггүй. Мөнгө өгье гэж хичээд бид ч баг юм уу? Баг хэрүүл хийлээ баг. мөнгө өгье. Чи баг дөрөвтөөд нэг гэдэг бод. 50 яг тэр зөвлөдөө гоё л доо. Тэгтээ яг тийм доторх бас нэг юм. нэгтэй би бас биш ээ. Эхний хоёр болцоо хэлээ л да би бас яагаад. Зүгээр яг санаачсан илүү гоё санагдав. Тэр бүр хоёронтой болцоод байхад чамд ингээд би мөнгө өгөө гэдэг юм тэр охин. Ер нь яах вэ? Ер нь тийм байсан. Тэгвэл хариулт нь хэлгээд. За зүгээр эхнийхэн болцоон дээр уулзаад тэгээд ингээд би талын төлчөө гэж хэрвээ тэр эмэгтэй хэлсэн бол магтгүй чи жоохон таалагддаг байж магтгүй. За бас тийм байж За магадгүй тийм. тэнгуүтэй. За яах юм бэ гэд язмаа штэ. Тэгсэн ернээсээ чамтай хоёр дахь уулзснаа. Одоо би дахиад талын төлчөө гэжэл угаасаа тэр хүн тийм тавтай байх дуртай. Гэтэ чи бас таалагддаг гэж магтгүй. Явандаа Таалагддаг хоёр дахь уулзахгүй 50 шаа. Наад хайртай гэж хэлэхгүй шүү дээ. Одоо би нэг гадаад төтөдтэй бас нэг уулзнаа. Уулздаг байсахгүй юм. Тэнгууд одоо цуг хоолнд оронгууд нөөмс шууд яг 50 төлөх гэдэг. Тэнгууд би бүр зүгээр би ингэ төлнөд. Гайхаа. Аюу гайхдаг. Тэнгууд юу гадаа залуучууд дандаа ингэ 50 бүгд 50 Ир имгүй юм тийм. Тийм, ир имгүй 50 байдаг. Яг зүгээр шударга л юм. Гэтэ Тэгэхээр сатар хэрхэн чи ямар суг юм бэ гэдэг нэг маргын хэлбэл би чи ир хүнштэй би төлөв гэдэг. Тэр чинь бас Ямар ганц улс тийм байсан? явцсан. Японс. Япон байсан. Япон тийм байна гэж. Гэхдээ ер нь бол ихэнх орн улсууд гүн байна. Зарим нь тийм баагүй байна. Цагаан охтууд ер нь 50 гэж байна сте. Тийм баху. За тавтүүл их юм ярих гэдэг шүү найзгаа. хамгийн харамсдаг болцоо байна уу? Бүр яг ингээд яа би бүр яах гэж орчихоо гэдэг. Зүгээр яг гоо тийм байд тэр нь арай илүү хөвгөлтэй байж магадгүй гэж бодсон юм. Би хэрмээгүй. Тийм бүр тийм ярмаар юм уу гэдэг. Ярмаг Харамсдаг. Тийм.
Харамсдаг бол. За осоо яриа. Яг за үгүй яг болзоондоо харамсна гэхээр энийг харамсаж байгаагүй хаа. Тэгээд яг өөрөө сонгоол юу байсан юм чинь. А яг фейлдсэн юм уу байгаа. Гэтэ яг яаж фейлдсэн санахгүй байхгүй. Яг надаа нэг юм болсон юм аа. Тэр тэгээ жоохон байсан л да 10 жил. Тэгээ би чинь нөгөө тухайн үед хамгийн гоё болзооч кино үзэх байгаа юм чинь. Тэгээ би чинь яг 20,000 төгрөг атгацсан. Яг тэр чинь тэнгис ороод кино үзэл. Тэгээд ундаа аваад Яг таарах юм. яг л таарах бүр автобусны мөнгөч таараал гардаг. Би бүр бүх юмаа төлөвлөсөн байсан аахгүй. Тэгэл нөө 13-т амьдэрдэг. Тэгээ очиод гэрээс нь аваад хөтлөөл автобусны буудлын руу явж исэн чи нэг нөө гуйлгагуудаг ах. Тэр наваас үнэн панаалцсан. Йоо. Мидүү ямар нүдэн дулаахан залуу, ямар хөөрхөө охин яц та хоёр бол заяаны ань. Хатаа бүр яг мэдж байгаа юм шиг 20-ыг өгч үзээ. Юу вэ? Харин тийм ээ. Би бүр хошгороолсон байхгүй юу? Ямар гоё юм бэ гэ. Нөө охин чи хүртэл инээж үнэс тэ. Нөө барьсан орой өгөөд дээд. Тэгээд за гэ. Би чи бүр гэрлүүгээ алхаж хараад. Миний тэр фэйсний түүхс бай. Тэр бүр болзооч юм шүү. Нэрээ. Бас 10 жилдээ. Бас 10 жил л болзоосон нэг охинтой өргөтөө байж бид хоёр кино үзэл бас кино үзчихлээ юм л да. Дараа нь хоол идэх гээд тийм төлөөд. Тэгээд яг цаг төгссөн байсан. Тэгээд би аванд хоцрохгүй гээд гэрээсээ гарах гэсэн чинь дүүм мөх юм хийгээд биш доороо 5 дүтэй юмнуудаа бас болгож аваад гэрээс гарах гээд байжсэн чинь хоцрох гээд тэгээд яарсан би яг өмснө гэж төлөлдсөн байж байгаа. Яг авсч маа нэг хамаатны их чи үлдээсэн байсан яг юм шиг байна. Би тэрийг андуурч авч гараад тэгээд нөөтгөө автобус өмссөн чинь нөөт нэгээд гитсэн бүр барьцсан таг барьцсан. Тэгээ за дүүрсээс энэгээр явъя гээд мөрөө өргөцсөн баг ингэж очиод. Тэгээ гитар кино үзээд. Тэгээ би хажууд нь суугаад миний гар ус хөдлөхгүй би мэдээд байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө хч миний гараа дээгүүр давуулчих гэлээ чинь. Тэгэл гараа давуулах гал үгүй тэнгууд нэг л жоох стил юм жалтдаг гэсэн. Тэгээд тэрийг барьж үлдэх гэдэг чинь тэгээдсэн чинь ингээд давуулах гал гараа ингэж явахтаа нэг огцом ингээд өө за гэдэг ингээд нөгөө нэг таталтаад нүүрлэн тохолдоод. Нөгөө чи яа чи нөөцчлөө би нүүтиг. Гэлдэж хүмүүс гайхчихсан шүү гэж хэлсэн чи. Тэвт хоёр за яг тэр ингээд инээдэн байд болоо дуусчаа. Тэгээ гарав хоёр KFC орж авахгүй шангилаас ойрхон гэж. Дугуй амтраг. Тэгсэн чинь нэг шангилаа чи KFC юм. Доош юм. Орч чадтай байж тээ. Зүгээр тохиолдсон. Амгалаа хүмүүсийн нүд нь муу болж үлдэхгүй гээд Яа муухай зовхой чи. Чи намайг нэг удаа ойлгочихгүй л. Тэгээ битээ гараад KFC л ороод тэгсэн чи KFC энэ KFC чинь доош юм шаттай шүү дээ номын сангийн. Тэгээ захиалга өгчөөд би төрүүлж жоох нэг хичээд нүүрэн тохиолсон би ясна айгүй байгаад шүү дээ. Тэгээ би жоон төрүүлж бууж чаад шатны юм цөрдөц юмд бүдрэнгээ алдаад буусан бохгүй. Тэгсэн чинь би буучаад гэсэн чинь араас нэг ороохгүй. Би гайхаад эргээ харсан нөгөө хч нүд бүдрээд бүр хамгийн баг ихтэй шатсыг доош өнгөцсөн за би бүр. Яа тэр охин Тэгээ би тэрэндээ зүгээр л би ингээд яагаад ч юм татаж босохгүй ингээд би зүгээр энийг зүцсэн. Зүгээр л би энэ болзоогоос филдсэн юм байна гэж би эвлэрсэн шүү дээ. За би нөхөдөө хэлж болцоогүй. Донаад ирсэн. Тэр охин зүгээр нэг болцоо бүтэн бэртсэн дээ. Тэгснээ ойртож чадгүй. Гэтэ ер нь бол энэ чинь задирнал шүү дээ. Ер нь бол халамжтай залуу байсан бол те энд юм байх шүү гэд ингээд өөр сануулад буулгах нэстэй. Гэхдээ яат юм бэ тэгэл чинь хүн чинь бас те алдаж онно штэ. Шууд байнга тийж джентльмен байхгүй штэ. Тэс тийм ээ тий. Яат алдаж штэ гоё их гэж чинь даа. Хүчлээ бас та нэг инээж л байна. Наача. Хөвчлөлтөө бас харуулсмаар юм байна. Бойкогийн үед. Надад нэг тийм байхгүй. Харин бисээ бодоод л байлаа. Тэгээд орж ирдгүй. Би нэг юу яжсан баха. Гэнээр одоо Би нэг Эйнштейний харьцангуй ерөнхий онцлог байдаг шүү дээ. Харьцуулагдчихэж яваад. Тэрийг би нэг эмэгтэй хүнд бэлэг өгөхтэй ашиглая гэж бодоод. Тэгээд тэр чинь нэг юу байлаа? Мартин 8 ч үлээ, Валентин ч үлээ нэг баяр байсан. Тэгээд ингээ бэлэг өгөөд ихтэй ингээ эхэндээ нэг амар тэнэг мэдрэмжгүй юм шиг бэлэг өнгөтлээ. Араас нь яг нөгөө жинхэнэ гоё бэлгээ өгөөд тэгээд ингээд тэ гоё харьцуулж агаад юм бэлгээ амар том санагдуулах гад тэгж бодонготлаа юу өхвэ гэж хагаад за нэг жижиг юм уу жижигхэн шоколад өгчихүү гэж бодсноо.
За ер нь бүр улам бэлгээ гоё санагдуулъя гэсэн ингээд эхний бэлгээ бүр улам тэнэг юм бодсноо явсараа загсны дэгээ болж байгаа байхгүй. Тэгээ би ингээд за загсны дэгээ өгчий. Тэгээд араас нь зүйлтэй өгөөд тэгээ баярлах гэх тэгээд тэр бэлдсэн шээ. Яг тэгээг өгсөн чинь ингээд надраа бүр ингээд амар сонио хараа. Нэг юм за гэсэн юм аа. Чи намайг донжилж байна. Энэ яах вэ? гэдэг чинь. Чи намайг тэгээд ингэж бодсон аа. Гэтэ дээгнийхээ ардаас шууд тэр моментийн ардаас шууд нөгөө бэлгээ өгсөн юм уу? Эсвэл маргааш нөгөө төр нөгөө гэж утсан юм уу? Нэг жоохон байж байгаа л тэгэл гэсэн. Тэгээд өгөхөд хитрхи оройтсан л байсан. Нэгэнт би үдгснээ бүр дүү мөнөртө гэртээ оруулахдаа за наадха яхаа үлдээчих юм айгуул дүү мөнөр чи гар үлээ хатгачих юм дээ бат. Яа мох. Дэж уулгаал. Маа студиуд уг нэг гоё креатив юм бодож байгаа тохиол зөндөө байд юм аа яг. Тэр ихтэй манай нэг найз яг ашиглаад яг гоё ажилласан л та. Тэр нь яг ихний бэлгэн зүгээр нэг жижигхэн шоколад өгөөл тэгэл өдөржингөө болцож явж байгаа дөрөв нь яг үндсэн бэлгээ өгөөд тэгсэн чи амар баярсан гэсэн. Шоколад бол дигэнээс өөр хаа. Тийм ээ тий бас. Тэгээ бас би бүр сүултээ үгүй эхэндээ бүр түүхийн махгүй гэж бодсон. Тэгээд ихтэй амар сонирхолтой юм шүү. Харин Тэгж бодсон юм аа гэдсэн чи болоогүй маа гэж. Тэр охин сонирхоогүй байна да тий. Барьцсан тийм гоё юм аа гэхдээ үргэлж ойлгочихгүй л гэдэг тий. Гэтэ энэ яг юу юм бэ? Чи бэби над нэг өдөр дэгээ илгээмжээр ирж ирсэн. Баахан дэгээ ирж. Бяцхан тий. Хосоог бас санаж ийн үү? тэр тэгээ чи яг гол санаа нь би ингээд чамааг хүүк хийх гэж байна. Тиймэрхүү байл юм байна л. Тэг тэгчээд хойноос нэг ичээд гэртээ байх сонь тий. Сонирхолтой биш юм шүү. Гэтэ ер нь яг тийм гоё болцоо ч маш зүгээр ингээд уулзж юм ярьж байгаад нэмэгтэй тийм гоё яг гоё таарад таарсантай юмэр сууж аваад гэрлөө харигцсан бол хамгийн гоё зам тий. Хөл ер нь газар хүрдэг юмсан. Йоо гэл нэг тийм гоё нэг амар гоё юм. Хөнгөн нэг юм цонхоор хэлж байгаа. Тийм догтлоо тий. Тэгээ эмхтэй хүн гэсэн ялгаагүй шүү дээ. Өргүүлж ороод гэртээ ороод Тааж болохоор ингээ орцсон дөө. Биднээс ч амар уртцсан гэдэг. Цаашаа гаалах нь дам дарж байгаас амглаа үртлээ. Амар тий. Гэтэ гой болцооны яг 50% нь бол цаг агаараас хамаардаг тий. Тийм шүү. Тэр яг цаг агаар бол амар гоё байл тэгээд гоё байдаг та. Ер нь тэгэл яг классик арга бол ярилцгал юм байна. Дөө тий. Ярилцах бол амар гоё юм. Илүү дутуу юм барыг сэдснээс барыг ингээл ярилцах тий. За надад байгаа юм байна гэж. За Би тэр нэг охинтой болцоо тэгээд тэр нэг нинжин сэтгэл гэдэг нэг кино үзчихсэн юм аа. Тэр бүр амар дараг киноос би бүр яг юу үзээд байна гэж боддог. Гэхдээ бүр ингээд нэг эмэгтэй ингээ хүүхдийг алж малаа зэ бүр амар юм гараад тэгжсэн бүр ялах хүүхдээ сүлд нь алж дууссан. Тэгээд бид хоёр бүр яг ингээ яг юу үзчихвээ. Арайд гэр бүлийнхнийгээ хайрламар санагдал. Юу айлаа. Юу нэртэй юу би юунийгээ бодох тий. Тас би хайхстай юм шиг байна. Киноны сонголтоос олоо хэлчихлээ. Оо тийм. Яг энэ ч фейлцэн гэж яг хэлээгүй нэгдэг бол тийм ярьцаагүй гэдэг дуус фейлцэн гэдэг бол айлаа. Тэр угаасаа ярьдгүй юм билээ. Хацуул ойлгомжтой. Тийм дараа нь тэгээд нинжин сэтгэлээсэн. Нинжин сэтгэлээр л доосон. Мөчгийн хувьд байна. Байхгүй. Бүгд төгсвэсэн. Гэтэ одоо та гурч одоо ингээд ер нь амар олон дагагчтай одоо ер нь од хүмүүс байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд хүмүүс их бичдэг үү эсвэл бүр ингээд ер нь хүмүүс хэрэг бичдэг үү? Хүмүүс угаасаа хүнтэй ах гэж одоо бичдэг үү? Тийм эсвэл тоохгүй байх гэж бодоод ч юм уу бичдэг байх тийм Байх гэж бодоод бичдэг. Тэгэхээр залуучуудаа буруу шүү. Тэнгүүд одоо тэгээд болсон болоо бичээд эхэллээ. Болсон болоогүй юм даа. Тэгээ яг хүн зүгээр ингээд шал танихгүй ингээд би даахтуу аккаунтаас ч юм уу хай май гэж чинь тэгэл би ингээд харчаад гэж биччихтэй гэж бодвол тэгэл өнгөрчдөг шүү дээ. Гэтэ би яг юу гэж
боддог болцсон ингээд. Инстаграмаар би нэгээ дагаал тэгэл нэг танилцсанаас илүүтэйгээр ингээ амьдрал дээр ингээд танилцаад ингээ хараад те нэг тэгж танилцуул ямар те түү юм шиг санагдсан. Тэ хамаагүй бодтой л доо. Итгэлцэлтэй. Чинь би бол яг чат бас бич чаддаг төрлийн биш байхгүй удаа. Яг хэрэг боломжтой бол ярьцдаг. Уулзаад баг уцаар ярьчихвал багс. Уцаар ярьчвал илүү тэр чинь нэг цаг заваа гаргаад тий. Чат чинь бас яг цаанаа юу хийж байгааг мэддэггүй шнэ. Цаана нэг яг энийг хийж байгаа юм тий. Яг нэрнээс баялаач. Би чинь та биш юм. Тийм үү. Шууд уцаар ярьдаг мэрдэг гэхэр чинь нэг юм та байж Одоо харин тэгээд харагдж байгаа хөгшин маркийн болчихж байгаа байхгүй юу? Шин сийсэн залуучуудаар гэсэн чинь яга өгшүүн байгаа юм. Тэгэхээр яг тиймэрхүү чат жоохон эвгүй байгаад тийм аа. Тэгээ одоо сүүл Instagram дээр чадлах чинь бүр эвгүй болчихдоо шүү дээ. Нэг эвгүй. Охтууд эвгүй гэдэг хоо над руу бас амар stalker аккаунтууд бичээд идэв шүү дээ. Имэгтэй ингээ профайл морфайлтай. Тэг ингээ чат мод бичснээ. Жоохон чаталснаа ингээд би яг үндэ эрэхтэй юм аа гэж орж ирж байна. Тэгснээ ингээд шууд уулзсан юм гээд би бүр яг юм охин шиг мэдрэмж аваа. Ямар амар юм бэ? Уулзч яах ч юм бэл. Блоклч. Драма тий. Эвгүй чат. Маахан ер нь хэрэг комент уншдаг. Уншин шүү дээ. Уншна шүү дээ. Хөгжлөө санагдаж шүү дээ. Хөгжлтэй. Энийг хүн дээр тусаж авахгүй. Ерөөс тусаж. Энийг л уншиж. Энийг л яа. Тийм Тэнийг юм бэ л. багтсан байгаа л мэдтэй хүмүүс. Тий, анх бол амар эмзэг тусдаг байсан. Амар хэцүү тус. Тэгээ бүр сэтгэл зүйчдэр очижсэн би. Тийм үү? Амар хүнд тусаад тэгээ сэтгэл зүйчдэр очиод тэгсэн чинь наваг ингээд ийм 5 левел байдаг гинэ сэтгэл зүйн уналтын. Тэгээ бараг 4 дээр нь явж ийн бараг эмнэлэгт хэвтмэт эмчилгээнд ормоор гээд тэгээд би нэг хувь хүнийхээ тестийг өгсөн чинь хувь хүн нэг сэтгэлийн тархлаа нь ер нь гайгүй тийм эрч хүчтэй хүн байгаадас учраас айгүйх зөвлөгөө өгөөд тэгээд нэг ийм юм уулгаад тэгээд гайг болсон. Тэгээд тэрнээс хойш бол ер нь гайг болсон. Яг тэнгисээ хэрэг цацагдчих явах хугацаанд бол бүр ингээд би гэрээсээ гардаг байсан. Нүдний доогоор ингээд хөрх. Тэр үе бол манай эдийн хөтөлбөр хар дарсан зүүчтэй байсан. Анхных ч байсан. Тэгэл хүмүүс бол бүр амар үтсэн. Тэгэл бараг л нэрээ тэр хүмүүсийн өмнөөс бараг юм хийх ёстойс юм шиг бараг. Одоо тэгтээ дахлаастай Хүмүүстэй яг одоо шууд явж байгаа юм шиг бичээдтэй. Яагаад чи сая миний хажуур зөрсөн шүү дээ. Яагаад явж байгаа юу гэсэн юм бэ те? Чи бас монтаж дээр хийгдэж шүү. Тэрийг хасаач болиулаач мэдээ. Энэ юу хийж байгаа? Тэр болсон бас ойсан Амар байсан. Маа найз бүр ингээд зурагттайгаа хэрэлдээд үзээд хажууд бүр тэгэхээр ч та комент бол асуудалгүй л гэхдээ тий. Одоо тэгээд яг сизон 2 гарангууд яг Орсын нүдээр үзэх аим гоё байгаас. Одоо яг ингэж байгаа даа тэгж байгаа даа гэж. Тэр чинь амар гол амар хэцүү байдаг хгүй гол. Тэр чинь зүгээр очиод ингээл хийц хүрээл юм яриад байгаа даа гол нь биш. Тэр хүмүүс ч гол нь өөрийгөө ингэж баталж харуулах гэж хичээж байгаа гэхдээ яаж буруу хичээж байгааг нь харах бүр амар хэцүү байдаг ёо. Алтчлаа да. Зүгээр л өөр хороо айл гоё юм да. Шүлээнэл юм шалаа. Тийм жаа шүлээнэл. Тийм тэгэл ойлгочихгүй дөө. Тэгээ ер нь өөрөө байх л гоё дөө. Тэг харахад яг нэг тэмцэн юм шиг баг. Тэмцэн юм шиг ерөөсөө тэр заавал охин найрах ёстой ч тий ямар ч ялагч заавал хаалах ёстой ч юм шиг. Заавал хайраа олох ёстой. 10 хоногийн дотор. Тэгээ Би орлоо мөчи яа. Тэгсэр. Баггүй. Ерөнхийдөө ороод мяа байсан ч гэсэн амар ер нь бол зөрөгтэй л хүний хийх үйлдэл хаа. Юм байна л ер нь бол. Гэхдээ ингээд жүжиглэхгүй өөрийнхөө байна гэдэг нь бүр амар зөрөгтэй. Тэгээ камертай харьцна гэдэг бас аюу хэцүү л. ер нь бас тийш үү те. Хаасаа камер Янз Наан нас тэгтээ зааварчилгаа дээр өгнө үстэй те. Үгүй шүү дээ. Зүгээр л ор ингээл наав шууд тэгэл орж байхад анхаах заахын доод ингээд ер нь бол удахгүй. Би чинь яг сүүлсээс орсон шүү дээ. Сүүлийн оролцож болоо тэгэхэд анх заахын доод ингээд ер нь бол удаа үргэлжлэхгүй дуутахгүй дуусна. Ахын доо ингээд гоё илэн талангүй ингээд гоё гараа гэдэгсэн юм. Тэсэн чи би чи өөрөө нэг ийм үн чин тэгээд ороо шууд заахаа би та дугаар нав дугаа бол гэх хаа гэл. Тэгэл гэл ингээд орсон. Энгүүнээ тэгтээ амар орж ирсэн те. Ирэх чарж байна. Бүгдийн завсаалгаж ирсэн зүгээр эргээд авч идэг те. Гэтэ миний интро би бол интрогоор сүрдсэн ягаа. Сэлж бэлдсэн. Юу вэ? Гэтэ тэр хэсгийг авах гэж би ихтэй амар зовсон. Тэр яг миний серфинг хэсгийг авах гэжсэн чинь яг нэг шуурны дарааж тараад
Тэгээд тэн чи ямар серф хийжсэн юм баг за. Тэгээс би ганцаараа 8 борд морд ирсэн гизээ өжсэн чинь хүмүүс амар гайхаж харсан. Тэгсэн за би наавал кул гэж харж байна да. Гизээ алхацсан чи яг үнд амар нэг өндөр давлгаатай амар олон давтамжтай амар ойрхон баг метрийн юм зайтан гэж өндөр давлгаа ирдэг. Тэгээ интро дээр харагддаг ш араас нь бүр амар. Тэг хүмүүс зүгээр гайхаж байгаа энэ амиа орлох гэж байгаа юм байна. Тэгээ би анх бүр далаараа орч чадахгүй шүү дээ бүр шидэгдээд. Тэгээ би 2 цаг яаж баг нэг 3 удаа л яаж босч чадсан ш тэрэн дээр. Таарахгүй нэр яг нэг дээр бол хүмүүс сайн үтсэн баха тийм. Аим үтсэн тэрэн дээр. Пүү бүр. Тэгээ би чи гадаадд бол надад гайг байхгүй. Монгол хэд манай хэд бас асуул амар штэ ерс. Хүн ч дээр зодчтой юм л шүү дээ. Тийм тийм тохиолдол байна уу? Байна штэ. Одоо маа нэгийнх нь хамрыг тоглоцсон штэ. Зөө. Орнда. Сүүл би тэг клуб зохиолсон штэ нэр. Сарын өмнө ирээд сарын өмнө би бас ажиллаар ирээд тэгээд за яг нэг ойрд гараагүй минь ганц гарчий гэдгсэн чинь. Зөөр ингэ явж байгаад нэмс хаараас түлхдэг байхгүй юу? Гайхаа эргээ шууд зогч. За тэгээ шалтгааны асууж үзсэн юм байна. Би Тэнгисийн эрэхт орж. тэг би гайхсан. Зохиосноо яагаад тийм Шалтгаангүй зодуулах амар хэцүү байдаг. Гол нь би тэгээд яг тэр хүнийгээ нэг бодохгүй би маар зураг авалтаа штэ гэж бодчих штэ. Тэр гол нь ажиллаар ирсэн болохоор тэр чинь гол чухал байгаа байхгүй. Би ч ажиллаа их гэд ирсэн багчаа. Нүүр инчлээ яана гэдэг чинь. Яана шууд гүйж баг маа дүүнэр тэр ноцолтол үлдсэн. Тэгээд би цаашгүй шууд техник мүс гэдэг гэж авч. Дор нарах хэмжээ бол. Тэгэл мөсцөн өндөө мараш яг сүүлхэн зураг авдсан. Тэр үл дуусчих. гайгүй юу тэгээд. Тэгээ гайгүй жинжоогтой улаан чинь нүлэнтэйсэн. Там тэгээд уурсан юм бах та. Хитрхи царайлаг байна. Хатаахс юм уу? Яасан би тэр ихтэй мэдгүй ойлгохгүй. Тэр яг би яасан. Юу анзаараагүй. Яагаад зогч юм бол тий амар зогтдаг юм аа хараа. Ингүүнэд би зогулж байхад ингүүнээ бол асуудал байхгүй. Би ч минт орохоор сонь зохиулчих гэж байна. тийм үү. Чи өөрөөсөө Тэр бол чи өөрөөсөө болдог шүү. би бидүүнээс хамгийн дараах тий. Дарах. Тийм шүү дээ. Тэг яг эвгүй байд юм аас. Тэг сүулдэж та гаргаас урчтай юм блэ. Тэг Баг энэ зөглөөдөө энэ тэгээд гарцнаас нь баг мэдчихсэн. Баг би тэр 100 дотор яг хувцас би чи угаачгүй идэчгүй орчоол гараал хувцас аваад эргээл харсан чи нэг том бит ахт хүрл. Тэр одоо гар мар нь юу юм бэ? Тоосох шиг юм. Гэтэ айгүй удаан байсан ашгүй. Суган дагуур нь ороод гараад ирсэн. Тэр уусаа эргэж хард хэрэлдээ ч амжилт олохоргүй байх байсан нэрээ. За өгдөө тэр хэрэг яг зодооны түүх ярьж байгаа. Ladies only шүү. Ladies only захирал нь эрэхтэй юм байдаг нь гоё тий. Надад гоё сан десантаа байдаг тий. Гоё яг ladies only юм уу гэж. Манай хоёрын хувьд тайзан дээр хүмүүс дуулж муулж яхад ингээ хамаагүй хурж мөрөх тохиолдол байна уу? Ер нь тийм сохтон хүмүүс л байгаа шүү дээ. Ер нь ихэнх ивентууд дээр бол тийм тааламжгүй. Тэг яг чамаа ихлээ гэж орооч. Би яри. Гэхдээ хүмүүс ингээл яах гал зураг даруулж маарлах гал Нэг 670 дараалтаа далиндаа нэг бэлгүүснээс барайл тэрчдэн шүү дээ. Нэг тиймэрхүү зүйлүүд. Нэг юм болж исэн юм сая гинт саналаа. Би чинь хаа нөлөө дээ. За нэг газар дуулчихсан байхгүй юу? Тэг дуулчихсан чинь тэр нөгөө тайз нь арай жоохон амхан. Тэгээ үдгчтэй ер нь бол жоохон ойрхон. Тэгсэн чинь нэг ах гарч ирээд бүжгэлж ахгүй юу? Тэгэхээр энэ за бүжгэлж байна ингээ буучих байлгүй дээ гэжсэн чинь ингээд миний хацар дээр үнсдэхгүй би ч шууд ингээд микээ ингээ болоод за энэ хүнээ буулгахгүй бол би цааш нь дуулчихдаггүй ээ гэдгсэн чинь өнөөх ахыг буулгаад тэгээд тий өнөөх ахыг тэгэл би ч дуулж дуусчаал нөгөө арийнхаа өрөөнд ороод хувцас солиол гарах гал тэгчихсэн чинь нөгөө ч ороод ирэхгүй хойлоо зураг авахулчих гэхээр би тэггүй ингээд сайн ингээд тайзан дээр өөрөө ямар үйлдэл гаргаснаа мэдэж гин үү би ингээд дүүрч зураг авахулах ингээд сонирхолгүй байна гэдгсэн чинь бүр яг үнэхээр нэг юм сохтон хүн чинь амар хэцүү болчихдог штэ тэгээд жат энэ хамгаалж байгаагүй за тэгэл за үгийн сүрх юм бол айгүй аюултай юм шиг харагдаад за зүгээр авахулчаа зүгээр ингээд явуулъя гэж бодсон чинь ингээд намайг тэрхгүй юу за ингэж бол зураг авахулахгүй гэд хол зогсож байгаад авахул гэв тэгээд нэг авахулчаа бэжсэн чинь ашгүй зохион байгуулагч нь хурж ирээд тэр хүнийг авч яваад их тийм явдал бол босон. Тэр бас хэцүү тий. Эмэгтэй хүн бол тэр тусмаа тэгээд
Маа ирчүү чинь тэгээд яг ах нар бол бас хээгүү байгаа гэдэг шүү. Дэндүү хайгуу тий. Тэн дээр жоохон анхаарч явах хэрэгтэй байх тий. Цаашдаа бас зөндөө газар л дуулах юм чи. За ойлгох. Цусны хүмүүссэн. Хасаг ярьж байгаа. Илүүгээ хараад гацаа 5 удаа угаасан гэж хэрэг амар юм байна. Шалгууд ийжэдэг юм шүү тайсан дээр. Ингээл нэг метрийн зайтай байсан хүн гинт ирээд ингээд хүн эзэж штэ зөвхөн штэ байсан. За суртаа авах тий. Шууд ингэж үзчихтэй тий. Гүйцэд өсчлэг гэдэг. Хөдлөөд авах тий тэр. Хасаг ярьж байх хүмүүсэл яг хаа. Метрийн зайнаас ингэж очиж мэддэхгүй хүнс нэгдэж амар өстэй. Наваа Тэр скил байна ахтал туршлага байна. давцсан байна. Мүүчиг ирнэ гэдэг. Тэгээд тэрнээс хойш одоо би дандаа яг юм яг хүнтэй хамт явдаг болсон. Ер нь зүгээр хоо. Уусаа дандаа л ер нь ивентүүд ихтэй орой болж байгаа юм чи. Эмхтэй өнөд бол бас ирчүүд яах тэгээд болмол хүү хаа. Тэг барыг их дуртаач бах тоо. Бидний ч бас үнсчихгүй Тэгээ лээ. үнсээс ямар гоё юм бэ. би нэг тайзан дээр комеди намайг нэг өхөн гүйжэр хүмүүсээ. Тэгээ Би бөө уурах хамаалагч байна юм. Бангаар хотлоо яваад. Яа нэг тиймэрхүү л юмнууд байгаа. Яг л тийм. Миний асуулт үн цэнэг болсон юм шүү дээ. Аа за. Гой. Cheers. За. Маа Сафрон рестораны спешиал коктейл маань ирсэн байна. Тэгээ суурь нь Зубровка тий. Тэгээд энэ Fashion Fruit-тэй Porn Star гэдэг коктейл гэж шүү. Пүү. Маахан гоё хамсаад enjoy хийцгээгээрэй. Актер нэг юм шүү дээ. Cheers. Cheers. За cheers. Энэ их алкогол хавахгүй шүү дээ. Харин тийм ээ. Амар зүйл. Энэ жимсний амт нь амар орж ирсэн. Порн одоо юм амтдаг гэдэг. Мага ер нь гадар явахдаа юу төлөх үү дээ? Хотод Даркона жишээ коктейл уу? Тийм би ер нь алкогол хэрэглэхгүй болоод жоох удаж байгаа. Яагаад? Зүгээр нөгөө нэг уусаараагаад Тэрхийг уугаад тэр хавтаад болсон тэр. Толгсон байна тий. Ямар аим бэ? Угаасаа бидний нас чи яг нэг жоохон үүддэг нас юм шүү. Үүдээд яг үүддэм болов яг яад юм бэл. Өнөөдөр уутахын уусагч мэдгүй байсан. Би үлийг 7 хоногт бол нэг шоуд чаад байгаа юм шиг санагдаад байгаа шүү. Та гэхдээ яг хідэн насн дээр яг бүр амар шоуддаг байсан юм. Шоудах ч юм уу ер нь их уудаг. 16 мурга юм. Чи юу 15 16 нэр юм уу? Би бас 16. Клабд орох нас хүрээгүй бахта залхацсан байждаг Уултаас бохгүй. Үеийнхнаас илүү юм. Арай би мэтэй спортоор жилдэг байсан л бас арай би хатай. Тэ жоо сахалсан батай гэж. Одоо баг илүү залуужаад ч тэр. Тийм ээ. Тий. Тэгээд тэр үед л амар шоуд байсан. Тамаг одоо бааранд оруулдаг шүү дээ. Орё гэх. Коктейл арай сүүлийн үед бол тэгтээс эвгүй байд юм аа. Би бол биер л уучтیں۔ Тэгэд яг нэг маягламаар байлаа. Коктейл нэг жоохон маягийн дуу байгаад хэвдэж шүү дээ. Эмэгтэй хүнд илүү тохирцсон санагддаг уу? Гүштэй. Коктейл уу? Тий. Одоо бас Тийм үү? Данс коктейл ууж байгаа залуучууд надад илүү гоё санагдав. Тийм ээ. Тийм. Харагдсан илүү гоё харагдав. За харахад ч гоё л та тий. Харахад гоё. Тэгээд угаасаа дандаа л нэг ингээл том шилтэй пи барьсан сууж идэв шүү дээ Монгол залуучууд. яагаад класс виски гэж хэлэхгүй. Гэхдээ ер нь гэж харагддаг. Тэр нь яг уу гадаад залуучуудтай ингээд болцсон нэг болцоонуудаас харахад ерөөхдөө дар суух уу хамт уух уу тиймэрхүү л байдаг. Тэрээс нэг Эмэгтэйнтэй бол тийм цуг тийм байхад уух уу гэдэг би яг тийм тэр бол тэгээд юм яа. Тэгээ вайн бол хамгийн өнөө зөв сонголт байсан. Хоёул пяфтах уу гэдэг. Хоёул вайн уу гэдэг юм. Вайн. Тийм. Тэгээ гоё орж бас тийм. Урсгаж Тэгээ аваад, урсгаж орж ирээд. Тэгмээд энэ бол надаас энэ вайнтай ингэж вайн шимээд цунг юм яа сухад хүртэл хүний ингэж яриа айгу гоё өдөгдөөд айгу гоё ингэж гоё дотроос вайн ч үрийг халааж өгдөг юм билээ шүү дээ. Тийм байлаа. Хурдан хугацаанд хурдан тэгээд халаад юм билээ. хурдан гаргадаг тиймэрхүү. Би бас нэг уудгүй байсан гоё яриа өрнөдөг гэх юм уу. Вайн ер нь их ууддаг үү. За вайн дээ. Тийм ихтэй хүмүүс л ууддаг үстэй гэж боддог байсан чинь дараа найзсантай яг хаяа нэг
Ван шимээ суугаад бас ийм гоё ярилцаа өрнүүлэхэд аюу гоё төхөөрөмжтэй юм гэж. Төлөөс нэг ярилцах юм байна дөө тий. Ер нь түлхүүр нь бол Болка юу багтчихна. Өө би чинь пи л огтортой дөө. Тэгэл пи уугаад Чи нэг гоё юм ярьдаггүй бах тэгэхгүй. би нэг гоё юм ярихгүй. Тэгэл хүмүүсийг ачаа. Тэгэл Би ууж байгаа үуч нэг юм муухай харагддаг шүү дээ. Нэг гоё яриа өрнөхгүй те дотор хатахгүй. нэгнийгээ зодмоор Шээс үрээд бэрний нэг хэцүү нэг Тий, жоохон ингээд хэрэг цэцэл гэдэг асуудал. Эмэгтэй хүн дээр бол бүр хэцүү өстэй. Нэг яахан ч мэд. Бид нар ч юм бол нэг ингэсийгээд айгүй ханиалж байгаа юм шиг дээ. харин би өөрлөг юм. тэр харагдсан. Бэйбина. Ер нь юу бол гарахтаа. Зүгээр. Би ч бас ер нь алкоголноос одоо ер нь нэг жоо. Бас залхацсан уу? манай Бас л толгожээ. үгүй гэж хэлье. Залхсан ч үедээ одоо ч тэгээ бас оюутан л байгаад байна л да. Тэгэл хаяа бас гарч ирэх юм байдаг. Бас Гэтэ ер нь вайн амар хөтөл багсаж байгаа. Гэхдээ ер нь багсаж байгаа. Яг төлхөө юу багсгаад байна? Яг юу багсгаад байна? Аль төрлөө багсгаад байна? Бүгдийн. Тийм ерөнхийдөө. Айгүй ерхийлтэй. Хөтөл чинь тэгээд яг дагнагддаг юм а тий. Энд чинь суурин дандаа өөр өөр өгдөө шүү дээ. Нэг хөтөл нэр чинь дор хаяж нэг 3 алкохолны төрөл орчиж байгаа болохоор шаардах эрсдэлтэй. Тэгээ коктейлийн нэрнүүд бас юу вэ те? Амар Sex on the beach. Яа. Энэ Pornstar Martini ч гэж ашиг юу гэж байгаа юм бэ? Болзон дооцноо энэ хоёрыг захиалвал тэгэл юм бодсанаа тодорхой байдаг тий. Тэр юм хэлээд нь те. Тэгэхээр Sex on the beach. Нөхөд Стейшн винк. Миа Калифа гэдэг. Та ихтэй шараа юм тайлдаг тийм өөрсдийн арга марга байдгүй. Би бол аюу хүйтэн дүүшил болж шүү дээ. шууд оо. Шууд сэрэл пуа гэдэг нэг аимс байдаг шүү дээ. Нүд ч нэгдэхгүй шууд дүүшлээ ороод хүүтээс гэлтгэв аюу болчихсон шүү дээ. Тийм үү. Тэгвэл зарим найзуудаас тийм юм тэр бол байл. Ооч тийм үү. Хөнгөн шаттай юм шүү тэгвэл. Тийм бах. Ер нь бол би нэг амар л шүү дээ. Агур шин спортын юм чинь. Чи чинь тэгвэл бас хүчээр үздэг юм байна. Тийм булчинтай хүн бас амар сайн шингээд гэж хэлээ. Тийм бах. Шүү. Би бол шингээхгүй шүү дээ. Хүүт уусмас нэмэргүй шүү дээ. Тэгээд тусад мас л явахгүй. Би бод бурхантай ярьдаг юм тэгээд. Зэлбрээд одоо болио. Аврал гуугаа тийм. Энэ удаа л яачих гээд. Авралыг яг зүгээр амарч болоод бурхан байдгийг. Би ч юм бол сайхан аргадаж үзнэ. Тэгэл чагнаал. Нэг хүчтэй хөдлөгч. Тэгэл нэг усанд ороод. За тэгээд мэдээж шингийн бол сайн уу шүү дээ. За тэгэл ер нь нэгэл амар зөөлхөн хөдөлж явж байгаа л хүүхэлтэй мөхөлтэй үзээ. Тэгсээр байгаа. Хүүхэлтэй үдс шараад. Омжир үдцсэн. Тэгэхгүй л нэг юм. Юу маань шартаад өглөө яг над зургтаа асаа. Нэтворктэй ба. Картон нэтворктэй ба. Алгуурхан байхгүй л ингэж нэг юм маргааш нэг мэдрэг болчт юм аа нэг юм. Амар мэдрэг. Тий. Яг өөрийгөө сонсч маасаа. Согтууд яаж хараад тайлтай? Мөчи. Хотод шатдаг гэдэг би нэг төсөөлж байгаа. Харин төсөөлөхгүй тийм тийм. ээ. Төсөөлж байгаа. Тэгээд өглөөс ёо юм аа гэх нэг амар сэрдэж. Тэгээ яг ингээд бүх зүйлийг яагаа цогцтой хэмжээнд нь хэрэглээд ингээд хасах ч хөө, нэмэх ч хөө тэгээл нэг бүхний баланс баригдаа явж хатаа тийм дэчүүх байна шүү дээ. За уучлаарай хичээл. Тэр жоо хэтрүүлж идэв юм аа. Гэтэ яг хамгийн зөв арга чинь тэгэл усмус сайн угаал. Алкогол ч нөө шингэн дутагдчих. Яаж ч юм. Шингийн юм сайн угаал тэгэл одоо яг л устдаа л ер нь ойрхон л тий. Сайн унтах хэрэгтэй баг тий. Тэгээ яг алкогол хэрэглээд маргааш нь шартгаа хажуугаар тийм амар хүн депрессэнд орооддаг ингээд амар бүх юмыг ингэж гүн бодоод эморол амар Тэнэр Имшил амар явдаг шүү. өмнөх өдөр нь ингэж амар тийм сэтгэл хөдлөл өндөр байжгаад маргааш нь сэрэнгүүт амар уналттай сэргэж Харин тийм гэсэн шүү дээ нөгөө нэг амар ирч хүчээ emotional богинохоо хугацаанд чинь хүү хаа гэд гаргаад тэрийг нөхөх гэж ингээд эмороо яваад идэг аахгүй. Би нэг сонсч байсан болохоор ингэж одоо уугаад хүн ингээд өөрөө хүчээр ингэж хаппи болгоод тэр нь яаж ингэж хаппи болж байгаа нөхлөөр маргаашийн одоо энергийг өнөөдөр зарцуулаад тэгээ маргааш нь ямар зарцуул энерги болохоор тэр хүн ингээд нурмаагаад бүр ингээд би ер нь яагаад
Гэт би юу хийм бэ те би хаан төрөөвэ гэж баг бодохоор хэмжээний те ямар Яагаад тэгсэн? Яг тийм мэдрэж түрүү шууд босоод гэрээ цэвэрлэх. Тэгээд басгал юм жоо хөдөлгөөн бол Сайн үйлс хийх шүү. Гар чандав өгч мөө. хөдөлмөрийн чадвартай хүчтэй. шартаа. Ажил төрлөө бүр илүү зохицуулж магцсан. Өчтөрийнхөө өөрийг ингэж нэг арай нэг юм юу хийдэ өөртөө өөрийгөө Чи чинь тэгвэл сайн хүн шиг нэвтрүүлэх юм уу? амар ашигтай шаарддаг юм биш үү? Шууд ажил хийж мэгээд зэрлээ. Гэр орноо цэвэрлэхгүй утсан чинь энэ уух болоогүй бат. Маргааш нь манцуулчтэй. Үүчээр дуухгүй юм. Гэртнээс чи замраас чи чөөр дуугаагүй. Дуу муугаа хийхгүй. Чи уухгүй байгаа мó гэдээс. Үүчээр яг шартгаараа дуу идэг байлаа. Яг шартаж босч ирэл эргчлөө хүслээ би яа. Энд чи удаан баймааргүй. Гарч ажил хийнэ. Бэби на хаана байна? Маргааш нэвтрүүлэхтэй шүү. Бэнүү бэби на дуу их бай. Би уугаагүй байна. Би иймэргүй байна. За. Босоо чи нэг тоглоом гэдгийгсэн шүү. Тэрийг нэг яриад гэж. А тийм. За тий дөрвөн нь бас айгүй өнгийн. Би одоо энэ чинь 1-3 минутын хооронд тэгээ 1 минут 30 дээр ч юм уу хамаагүй ингээд тааруулчин заяа. Тэрийг хинч мэдэхгүй. Тэгээд яг би л мэдж байгаа. Гэхдээ над дээр бас таарчих болно. Тэгээ би ингээд за цэрүүлгээ тавьчаад ингүү материал өгөөл те. За чиний цаг чи хэдэн төгрөгөө гэдэг ч юм уу. Ямар ч хамаагүй асуулт асууна. Тэгээд хариулчаад ингүүнээ хинээс ч хамаагүй шууд рандом асуулт асуугаа цааш дамжуулна. Тэгээ сэрүүлэг дуурсан нь ядагдана. Йоо. Сэрүүлэг тавьсан байна. Би өөр цагчлаа. Наад чи ямар эвгүй юм бэ? За нэг юм хөө. Тэгээд шидэн ах. Ста чимэг болгож болгоцсон. тий ядагдсан тэгээд нэг зоброкогоос нэг хондойг уухаа. Бас наад чи шийтгэл шүү. Яг шийтгэл шүү дээ. Наа чи эрэгтэй хүмүүс хавдлаа яваад их зүгээр сонсож байгаа. За ямар зүгээр сонсогдохгүй байх шүү. Гэхдээ гурвахаас суулгаснаа одоо ингэ шууд надаас уу муу гэж байдаг хэрэг. Хамт таагуурыг уулгая гэдэг юм. Санаа Тэгээд Тэр комбо зөхөцсөн байгаа. Энэ тоглоом эмгтээчүүд Патер явцсан гэж гэрсэн энэ ч бас. чамайг уулахгүй чи ажлыг хийхгүй юм бол. За. Худлаа юм ярьж. Амар угаасаа худлаа юм ярьж араас нь худлаа гэж. Тэгэхээр энэ үнэн байсан юм шиг. Тэрээ болзааруулж ачсан надад. За би шүү. Нэг цаг сонглоо. За эхэлсэн. Войка одоо яг ямар өнгийн дотоочтой байна? оо би хар өнгийн дотоочтой байгаа. Аа бүти. Ямар үг гэдэг. Манай ерөнхий нэг эсээ зохион юм. За окей. За хамгийн сүүлд хизээ болцсон бэ? Тэгэхгүй жил мөлөө юм мэдхгүй. За наркона яваа мэрэгчлээ. Аялжуулчлалын мэрэгчлээ одоо маркетинг гэж байгаа. За Ямар яарсан юм. өндөрч идвэ. Асуучаад өгөөрэй. За өглөө босоод юу утсан бэ? Минутын надад харуулчихлаа. Тийм. Асуулт нь юу вэ? Намаа хизээ крашлсан бэ? 2 жилийн өмнө хийлээ нөгөө нэг экспоненттэй дуу муу хийж явах үед. За бэлгүүнийг даасанд одоо хэдэн төгрөг байгаа вэ? Яна. Харцгаар одоо яах юм бэ? За нэг 280 мая явцалгаа бах та. За үхийнхээ өмнө хамгийн сүүлд идэхийг хүссэн хоол. Яагаад заавал надад Хин рүү чамаагүй гэж бодлоо шүү. амс юу Хамгийн сүүлд чи идэхийг хүссэн хоол ч. оо за зүгээр нэг гоё стейк идээ. За Ямар стейк юм бэ? За болно. за яжаарай. За. Оо шүү. Нэг юм орж ирдэн. За хизээ дуучин гарах вэ? Чин дуун. Шинэ доо өвчлээ. Оо за. Оо арай ухцаа. Одоо аль сургууль төгссөн бэ ярам. Би өөр хангаад төгсчихсэн. За Амар юм дарамтлаа. чи ямар мэрэгчлээ? Оо би дипломач мэрэгчлээ шүү дээ. Дипломач мэрэгчлээ шүү дээ. Би ч олоос ярьж шүү дээ. Утгах юм байсан юм шиг. Харахгүй л. Пицца хаа манай үуч тааж юм чи. Би өчтөр паста хийсэн.
Ирмүнэ. Ингүнэ шүү. Ингүнэ. Чи крашлж байгаа хүн байгаа юу? Краш ч өнөө өөр болгоцсон. За. Өөрийгөө болгосон. Өөрийнхөө болгоцсон. Вау. Наа чи юу н ажиллаж байгаа юм уу? Энэ ууг минут болчиход байна. Энийг харах уу? Би харах уу? Стор гэдэг бол яа. Энэ юу вэ? Сооц тав. Юу дарагч Чин бүр өдрийн дараа гинэ. Иймээс хоосттой. Ийм л гоё би. энэ зүгээр бидний явах хүсэх юм шүү. Тав өдөр. Яг минут 35 дээр нь энэ санаандгүй дарагдаад пауз. Тэгэхээр Боломжтой юм байна. Боломжтой. За яг иймэрхүү маркер явах юм. Энэ бол жишээ байлаа. Яа тэгтээ сандраатай байна. Ханти юм байна. Тийм даалт ирж байгаа сте юу. Амар хэцүү байт юм байна. Гараад гүгчтэй. Хэдүүлээ зүгээр л гоё юм ярьж байна. Хэдүүлээ чи хүмүүс шүү дээ. Гайгүй шүү дээ. Заавал нэг цаг юм байна. Хэрэггүй шүү дээ. За. Бар тий унтраач юм шүү. За эхлүүлсэн. За амтраач. За Ингүнэгийн олонний танил краш. Монгол. Таахгүй. Би ер нь хүн крашлдаг. Жөөлчлээ. Хин чарддаг үү тэр. Одоо би ч юм жоо тайван байж байна. Нэг чардгүй Тэгсэн бүр шууд өгөөд дуурна. Дүлгнээд идэв юм байна. Эмэгтэй хүнээс хүсдэг зүйл. Ой. Ямар санаа. Яа мэдээ. За гоо халамжтай байгаасай. Ээ утгагүй. Халамжтай байгаасай. Тэг өгчээд байна шүү дээ. За залуу үү. Гайгүй л Юу юм бэ манайхаа. Зүрок. За маа өнөөдрийн хамтран ажиллаж байгуулсан. Энд чинь гэхдээ гоё идэвлээ шүү. Дотроо юу Борлуулалтаараа новолт юм борлуулалт болдог. Энэ өнөг энэ бидний нэг загнарыг гэж. амтны илдэг өвсийг ингэж архитаа инфьюз хийж хамгаалалттай ойд идэвлээ шүү бика. За би буруу сонсноогүй юу? Бухын ороо орцсон байхад нь өвс зажлаад тэгээд тэр шүлсэнд нь тэр өвс шүлсэн өвсөндөө шингээ тэр өвсийг энэ архинд хийдэг гэсэн. Үнэн үү? Ямар ажилтаатай юм бэ? Тэгэхээр яа гэсэн үг юм. Яадаг юм. Тэгэхээр яадаг гэхлээр ер нь жоохон эмийн зорилттой гэсэн. Ер нь тийм. Яг ашиг юм шүү дээ. Яг ч юм бас Urban Talk нэвтрүүлгийн хамтран ажиллагч Поланд улсын брэнд Водка Зубровка. Энэхүү водканд борлуулалтаараа 3-т ордог бөгөөд Bison Grace төрөл. За тэгээд энэхүү төрөл нь яадаг вэ гэхээр Bison бүхий хамгаалалттай айн бүсэд иддэг өвсийг нь гар аргаан дүүж архитагаа одоо инфьюз хийж гаргадаг анхны Bison Grace төрөл юм. Халамжтай байгаа. Та бүхэндээ бас ирүүдийг сайн сайн хийсье. Харин тийм ээ одоо тэгээд ямар гоё юм бэ? Бид чинь монголч гэж ингэж бодд юм уу? одоо ингэ тийм амар байж байна. За Хондаа нөө. Баярлалаа. Ондаа нөө. За Петр ихтэй сая бол яг минут 35 боллаа нэг 2-оос 5 хүн дээр яваал дуусгах юм л дээ. Тэгэхээр одоо Намайг би минутын сая баг тарлсан. За эхэлсэн байгаа шүү. Хэлсэн юм уу? За Залуу яа. Мүүчи ямар өнгийн нотаачтай байна. яах гээд байгаа юм бэ? Хүмүүсийн дотоорчлог гэсэн баг шүү. Харахаар за сонсох туртай дуучны нэр Монгол. Яа ямар ядж байгаа. Ямар очиж. Окей. За хийж яаж байна те магадгүй чи юм уу мөчи. За Асуултаа асуултаад өгнө шүү дээ. Гэ над руу яах юм бэ? Одоо нэг хүнээс асуулт суугаад юм аа шүү дээ. Сос өөрсдөө. ямар өнгийн дотор хувцтай байгаа вэ? Саарл. За Дариконогоос тэнгисийн хэрэгт хамгийн таалагдаагүй оролцогч. За би ой.
Йоо, респект бүр. Яахгүй. За би уугаа. Би уугаасан. Тийм. Шодрог юм уу? Йоо, энэ тоглоомд ингэж ялж болдог байсан. Яар үнэмлэхгүй яа. За, онтаг хэлдэрээ боёк. Тэ баг яаж дардас хөтөлөө зөөж байгаа болж зүгээр юм. Хөтөлөөр даруулчих гэж үү? Чим чихэрлэг юм чи. Энэс энэ нарууд яа. Чимсүү. Захосгүй. Маань жоо орс шоколад маа да. Хямдгүй. Тэнгэрийнхаа Чүү. бүгдэнд нь хайртай болгож байгаа ба. Баярлаа. Өөрийгөө золиослж шүү. За чи. Ахаа тоо. Айл охины ганцаараа нь уулгаж ирснээс гээл бас. Ооч шүү гэж аваа гэдэг. Тийм байна. Хараад тэттэй. Дарконы классик бол та. Баруунта зүндтэн. Андора тоочл маань нэлээд асаасан. За, Хэнийгтээс чангаа гэх юм тий. амар юм байна уу? Миний шинэ татах юм уу? Сайн дурын Зүгээр л таа. Бэби нэ чи яг юу яжсан уу? Яаж юм бэ? За ингээд зургийн талаар. жоохон сохтоо мохтоо Зуброто гэж хэлсэн. Араас нь юм тийм өвс самттай шүү дээ. Лагрын өвс. Энэ харин тий. Яг энэ юу яаж байгаа юм? Эцэг үг. Игээд хийчих чадвал. Илүү тийм яг эрүүл мэндийн юм дөө. яг арх уугаад бие эмчлэх гэж юу гэсэн үг юм? Яаж юм сэтгэж чадваа? Зоброка. Шоуд ингээ өөргөө эмчлэх нь шүү дээ. Тэгээд маргааш нь гэрээ цэвэрлэл чинь юу гэсэн үг юм? Ямар ч асуудал юм тий. За дахиад нэг явах. Тэгээд юм л юм шүү дээ. Тэгээс хортой байна тий. Хортой байна тий. Тийм бай. Асуулт зөвөн байвал илүү гоё юм бэ. Чи зүгээр. Амт хотод бол яг ингээд За би одоо ингээд Чи өнөөдөр ингэ зурж таарч байна. би одоо нэг өөрөө цагаа тохируулж байгаа болохоор яг мэдгүй ч гэсэн ерөнхий нөгөө багцаа авчиж байгаа шүү дээ. Тийм болохоор нэг өөр хүн болох юм уу? Чи яруу мараа. Ягаад зөв шодрох. оцын авснаа хариулахгүй. Би бодож юм. За эхэллээ шүү. Эхтээс авч хамгийн муу юм. Йоо. Амар. Сая за. Сая ч надад цогчлоо гэж. Чист нь муухай залуу байна. За муухай мэдрэмж байхгүй. Тэгэл ийшэл байгаад байгаа юм дээ дандаа. Согтуу тайзан дээр гарч ирсэн үү? Үгүй. Яхаа нэг тал пим юу уучаа ч юм уу гарч ирсэн баг. За мөвчигээс десант ахын 3 суултал. Масагийн асуултад чанга. Тэгвэл гайвш татчих чинь. За аюу тийм чил. Тэр суултаа. Магтах гэдэг байна. Ер нь зүгээр л чил хүн дээ. Тэг болсон дөө имээ тиймэрхүү л шийдэг. Тэр нь зарим талаас суултаа зарим үедээ даваа тал болох юм байдаг гэж бодчих. За наа чи ихнийх нь юм биш үү? Батаа. Гоо шүү дээ. Батаа ганц чанар. Гоё юм асуулт. Хөөе тууштай шүү дээ. Манай бичлэгийн хамгийн эцсийн хүсэл гэх юм аа. Эцсийн мөрөөдөл яг ингээ бүтээхийг хүсдэг. Би өхөхийнхаа наан одоо За. Яаж юм өгшөө гэдэг бүр зөв ах нөө. Би өөрөө тогоочлохоор одоо яг би өөрөө бас монгол үнштэй ойлгомжтой. Монголчуудаа яг амар эрүүл хоол те олон төрлөөс идээд те гэрийн менютэй болоод хэдүүлээ гоё эрүүлж хийгээд бол тэрийг зааж өгөхийг гэдэг устд гэх юм уу? тэр нь яг юу гэсэн үг лээ? Өрсгөлтэй ярилцлага юм дөө. За. Яах юм бэ? За миний өгшөө. Юу вэ? Өмнө яг ингээд олонний танил хүнтэй болцож ирсэн нь Монгол. Бодож ирсэн. Хин бэ? Өө чи хоёрс. Тэр дараа. За. Цааш. Ямар хэцүү бэ тэрийг асуух. Асуулт нь бүр хэцүү юм байна. Наа чи бас ахиад фейлдсэн юм шүү. Гүн фэлдэг. Энэ чанартай юм.
Сая бол үндэ асуулт бол орж ирсэн. Чидтэй минут өөрөө багцаалаагүй юу? Барагцаалсангүй. Тоолдоо. Би асуултаа бодоод байгаа юм чи. Яс сундралж идэг. Амсгаахын зурдалгүй. Зэрүүлэг дугууллаа би ундлаа. За. За одоо уг нь яг юм ярил хэдүүлээ. Ахаар нэг цаг ярьчултыг. Одоо л ихлэх гээд Одоо шүү. амар ярьслаг гарна да. Тэг яг эхлээгөө гэхдээ одоо л Энэс уурлаа. За энэ архийг би ингээд ууя. Үш. Энийг сайн ууя. Усны таг дэлэхгүй. Ингээд чи дотроос ч хаалж байна уу? Айгуу зүг. Гэтэ яг амар лалт юм би. чирс. Манай хүн чи бүр чирс мэрч байхгүй мэн үү? Түрүүн чирс гэдэг юм уу? Та наа таав гэж. Гівэн. Би нулимсаа залж. Эхнэр ногоон гэдэг юм тий. Энэ амар юм. Өвс чинь нэг Бүр ингэ сүулт айх наа. тэр чим шиг юм байна тий. Ани тийм байлаа. Хосоо дээр түрүү эхлэхийн өмнө татсан тий. Тийм битээрс татсан. Тэр зүр сурчлагын юм шүү. Дураараа өөрсдөө татсан тий. Юу ч Тийм энэ яг тийм ногоон бараг амтгт тийм ээ. Супровка. Зүгээр л энэ бүхний. Гэтэ ер нь яг ингээд хүмүүсээ сонсохоор зарим хүмүүс чинь яг пив коктейл бүтлэхгүй баг цагаан юм уучвал арай зүгээр юм. Цэвэрхэн гэдэг. Тийм цэвэрхэн юм гэж ярьд юм тийм байлаа. үс авдаггүй. дургүй. Чи яг жинхэнэ орс шоколад байгаа даа тий. Тийм яг орс гэгчлэр аав эзнэр юм. Тий, цагаан юм ууж байгаа хүмүүс ер нь жоохон эвгүй харагддаг те. Ер нь нэг тийм эзээс нэг яриа нийлэхгүй юм шиг те. Бол миний хувьд цэвэрхэн гэдэг чи одоо яг гой тааруулж өгч байгаа цэвэрх болтс тэр нь бол тэгсэн чинь тэр хүмүүс зүгээр нэг юм толтол нь ууснаа тэр чинь цэвэрхэн байхгүй юу. Гэтэ юм холих бол амар л байдаг л та. Хойлох тийм ээ тий. Яг юу юм бэ? Бүр дадал болгочвол зөвхөр амар сайн юм идэд тэгээд сүүн Усуугаа. бүтэхгүй. Тэгээд яг хэцүү ч гэсэн өөх тостой юм идвэл хорн бол бага цатардаг. Одоо хүний бид гайгүй. Тиймдээ ч тэр одоо яг вайныг бол ингээд бүр хоолны хажуугаар зайлшгүй хэрэглээд байгаа шүү дээ. Тийм даас чинь нөгөө нэг хоолны амтыг сайжруулдаг. Амтыг сайжруулна, тэгээд гоё задлж өгнө. Ер нь уух гэж байгаа бол сайн юм идчихлэх хэрэгтэй те манай. Тэ манайхнаас ч одоо комедигийнхнаас бас ер нь их уудаггүй те. Ер нь шах. Зөө Наа яриаг хэлээ. Ямар ч хамаагүй шүү. Чи нэг зургууд татхаруулсан юм шүү. Нэг татж байгаа тайзнаар гарч үзтiin юм аа. Зобровка гэсэн. Яг амар гоё шоу ямаргаа санагдав. Гоё шоу дотор байдаг шүү дээ. Ингэчүүл яг гоё шоу боллоо доо гэдэг. Доос мэдээ залуу хүмүүс байгаа юм байна. Ер нь бол тэгэл vibe л хэлбэт яг тулцсан яг гоё хүмүүстэй гоё vibe нийлдэг тийм хүмүүстэй гарах л ер нь хамгийн гоё шоу. За нийт бол тийм шүү дээ. Бас гадаа ч юм бол хөдөө ч юм уу зөвхөн спикер тавиад бүжүүлж байгаа ч гэсэн гоё vibe дэмжидэл явах гэдэг нь бол тэр л гоё. Гоё Цаг хүмүүс. мөч юм болоо. Нандин мөч аа. Тааруулж юу. Тэ тааруулаад гоё. Гоё зүг зогстой хэрэглээд. Клаб маа октод руу ингээд л вэж нэ. Одоо жишээ нь чам руу. Юу залуу ингээд танилцах гад ирүүл чи юу яаж хэлж чадна. Ерөнхийдөө над руу ингээд би ингээд нэг байгалийнхаа инстинкт дээр ингээд хин над руу харж байгаа эмхтэн өнөр ер нь гадралтай шүү дээ тий. Тиймэрхүү юмнууд бол хүлээж аавна. Тэнгүүтээ над руу ингээд Инстаграмаар орж идэх байхгүй ямар сайн уу? Клабаас гараа явцсан тий. Би чам руу очих гэжснаа сая ингээд сандраад очиагүй мочиагүй. Тэгээд надад тэгээд ямар ч хамаатай тий. Би тэгээд яг хальт зарим нь бол уншдаг. Зойж хийх мэл рүү. Тэр зураад байна. Наач уус ингэх хэрэгтэй гэсэн. Олон дэмжлэлтэй Гоё. Тэг яг хөө тэнгисийн эргийн дараа болохоор ингээд амар дураараа нэг залуу мал ирсэн. Хөөе чи тэнгисийн эргээс ирсэн юм уу? Тэр гэж үгээд тэгснэ шууд хурж ирт тэрж юм бэрээ. Ингээд үгээд миний би амар тийм дураараа үрээдсэн Чаа санцсан хийсэн багтаг. Тиймэрхүү тохиолдлууд би жоохон ингээд жоохон эвгүй санагдаад тэгээ сүүлийн үед бол ерөөхдөө клуб дээр орохоо болчихсон. Клабд бол бас нэг тэгж харилцаа үүсэх бол дургуул юм тий. Гэхдээ яг үнэхээр
ингээд зорж ирээл ингээд ямар нэгэн шалтгаанаар ч юм уу ингээд нэг асуултан ч юм уу ингээд Мэдээж чам таалагдчих тийм байх таалагдсан бол сонирхолтой л та. Тэгээд яг ингээд бүх процесс дууссан би ингээд хараад унтгаа байж хат нэг хүн ингээд юм битцсэн байх юм бол тэгээд Класс ярээ өрнөх бас. Бас хэцүү тий. Одоо маа ах нар ч юм бол хэдүүлээ гараа хайчихъя гэдэг хөвгтэйсэн бохоггүй. Нэг сайхан дөргийн. Учирлаа санжаах өдрүүлэг энэ үгийг ингээд дуусгасан бохоггүй. Бид нар одоо яаж вэ? Чи чинь клуб юм ярихдаа юу гэж яриа өдөж За савар найз өстэй клуб ордгоо. нэр яста Барагтай ордгоо өстэй нэг яагаад нэг хүн амтан доотой модыг гэвэл нэг тэгж орж марч. зөөж. Ингэнэ. Бажүүл асуулт авчихлаа. Эмэгтэйтэй яриа өдөхдөө яаж Би хийх вэ? ер нь нэг яриа өгдөг да. Намайг яриа өдөж. Би ер нь клубд орохдоо за таалагдсан охин байвал шууд ер нь дээр шүү дээ. Би юугаараа жоохон сигнал өгчтэй. За Тэгэл Хамраараа хоёр тохиж талаас мөхөө да. яг голдоо сигнал өгөөл хоёр талаас сигналдвал тэгэл за голдоо олзъя хөөгөл энэ голдоо. машин юм уу ч юм. Чи тэрийг мэдэхгүй байна. Юу бод шиг залуу ингэ нүдэрээ Зүйлээ болж хардаг. байгаа байхгүй тий. Би ч Одоо хосоо нэг би хэцээтэй баг хэцээ. амар рисктэй байхгүй гол нь амар рисктэй байхгүй. Би амар очил хөө өхөө мөхөнч маскот. Одоо тий таньдч болох ч юм уу. Инстаграмаач өгөөч маскот хоёлаа ингэ цуг юм ярих юм арих ч юм уу. Тий яриа өтсөн чи өөдөөс юм бэ. Тэрэгцэл би зүгээр амар эвгүй байдал байхгүй. Тэр чинь эготой юм байна. Яг тэ тэгэл. Тэгэл өнгөрөөл Тэр өнгөрөөл тий. Мөн ингэ амар санаа зовоод байгаа байхгүй. Үгүй санаа зовоо. Зүгээр наатантай очиод юм яриа үүстэй. Тэгээд наадахгүй Наад нэг юм найрагдахалтай гэж. үгүй гол нь хариултаа авахгүй ингээд болчихж байгаа бүр харамсалтай байна. Зүгээр л очиод ярих штэ тий. Би ер нь жоохон смаалт байна. Чи царайндаа таарсан яг одоо байна. Бэбина ер нь баар орж ийн үү? Яг хав очиж дуулж байгаа л хэлтэй тий. Гэхдээ өөрөө яг ингээд зөрөө зүгээр шоудий гэдээ ордог ч юм уу тиймэрхүү орох уу? Орно. Чи оруулмаар байгаа юм. Орноо хосоо гэдэг. Товч буй тодорхой гэдэг шүү дээ. Чи ордог үстэй. Би ч нэх ордог юм дөө. Яг хаяа нэг найзууд бүр ингээд цаашаа бүр тултал нь явахаар шийтцсэн гараадад чирэгдээл хаяа. Чаа тэгээ комеди хийдэг мэдэг гэд хүмүүс таньж байна тогтоод яа. Өө тийм. Оо ядаргаатай штэ. Нэг имээ үнсэн юм үнсэн. Хараад унтсан чинь чат бичиж мэт. Янжма. Юу Юмжир толон бол. Клуб бас гэдэг сонирхолтой юмнууд их болд юм аа. Тэ их болно нэр. Би сүүлд ингээд нэг шилттэй тэрийгээ дохон дээрээ тарьцсан. Шоудж идэг байхгүй юу? Тэгээ айгуул гоё байсан. Тухайн үеийнх нь одоо уур амьсгал гэл. Тэсэн чил нэг л залуу. Тэр холоос мөөлгээд болт. Яаваа гэл. Тэгээ би ч яг өөдөөснөөс энийг тэр залуу инээгээд байгаа байхгүй. Тэр чи танилцах юм байна. Тэгээ хоёр талаас ирж гар барьснаа тэрвэрлж мэвэлцсэн аа. Бро наа шилчин бол үнэхээр гоё шил байна гэж тэгч. За гоё. Йоо чамд бол үнэхээр гоё байна гэд. Миний сэтгэл хөөрөд. Мэ чи зүгөөд үзтэй гэдгсэн чи. Манайга хардаа чамд бүр гоё зогч нөгшөө шилээ өгөө явуулсан шүү дээ. Йоо чи зүгээр хүн авч юм өгөө яваад. Тэр залуу намайг шотод байсан. Одоо баартар юм шиг байна. Чиний байр ямар гоё юм бэ? Чиний маш ямар. Тэр намайг амар хүргэсэн. Йоо тонгоож яа. Чиний ерөөсөө сул талцсан дээр юм шүү дээ. Магцаараад бүх юм авчих юм. Ихтэй хүмүүс ер нь тийм байдаг хаа. Нэг эрэгтэй хөргчгөр бүр илүү. Ихтэй ер нь Илүү үнэн санагдаж магадгүй. үнэн сэн. Тэгвэл эмэгтэй эрэгтэй хөргчөө жоох ичцдэг Тийм байна. ичтэй. Тэгмээд эрэгтэй хүн бол яг үнэхээр хэлмээр байгаа юм хэлдэг болохоор бас гоё хүлээж авдаг. Бид хоёр бол тэнд хамгийн сайн дээр найзууд. хүн амархан наацтай. Клуб байна уу? Арц руу дуудсан. Дуудаж оросон. Чи ямар лаг юм бэ? Мөнгө өгч. Чиний мөнгө чи ямар гоё юм бэ? Одоо бүр сороо тацтай хосоо тэр. Анда хаана байсан? Миний клуб байна. Мань яваад орё. Тэр холоос л зүгээр магтаал ирдэг тэр. Йоо гэл. Тий. Яа. Тэгээд би бас нөө фэйсбүүк дээр харсан юм аа. Клуб тохиолжсэн сонирхолтой юм ээ. Тэгээд би бодож ирсэн нэг юм болчихсон даа гэд. Мүүчи баар орж ийн үү? Дуулах гэж. Тийм ээ тэр ойлгомжтой. Тэгэл яг чам шиг бас найзтайгаа байгаа тулгаар болов. Тэнгүүт ингээд залуучууд малаачууд ирээд ингээд яриа мөр өгч чинь. Найз нөгөө өндөр
Тавын яг дундаж одоо өндөр учраас хүмүүс ингэж хараад ирсэн. Өндөр хийлээ. За зүгээр чадахгүй байна уу гэдэг. 178 тий би ч нөгөө дандаа нэлээд бүр өндөр. Энэ бол дундаж өндөр биш нэлээд өндөр таа. Би яг залуучууд ирэхгүй байна уу? Чи ч Би доогуур л явчих дөө. Намайг анзаардгүй ингэ. Нэг анзаардаг дөө өдрийг. хөө энэ юу гүгээ өчваа. Гүцээ явж. Хажуу нэг зөрчлөө өдөр гэсэн чи бэби наа. Гүч ор дууснаа буцаагүй байгаа юм. Амар сүнгэн үстэй. Тайзанс боол алга болсон хайц тэр дор. 75 авлахтай. 77. Энэ хоёрын яриагт амар хосын болоод тэгээ ондон бөөний чигтэй экстэй. Ямар гоё юм бэ? Ер нь цаачаас зүгээр хүн юм байна. Гэтэ шулуухан тий. Чи би жаа крашлдаг байсан гоо шууд шал өөрчлөж тий. Ярилцсан. Гогоос бүгдэнд нь ичтэй. Тэгээ мөнгөнд дэрэмдэх гэдэг байгаа шиг. Гоё. Асаа чам руу чатчул чи хариулах уу? Юу ямар мөнгө? Юу мөнгө? 5к асуух гад. 5к асуу. Тэр одоо бүр дийлэх юм болсон юм шиг. Одоо хүмүүс ч ерөөсөө бүр тийм бизнес талцсан юм шиг зүгээр. Хүн болгоос 20к авдаг. Тэгсээр 100к, 200к, 300к. Тав бүр одоо бүр ямар ч өөр ширний асуудал байгаа болчих тээ. Зүгээр л өгөөл авахчгүй зүгээр өгөөл өгчлөө тийм. Эргүүлж аваад өлөн болж дуусна. Хамтдаа бол харьцаа болохоор байлээ нэрээ. Андаа нөгөө таваа гэж хэлчихсэн. Үний яг нэг юм сэтгэл зүй дээр тоглолцсон байлээ те. За энэ хараа асуучихгүй хэлгүй дээ. Баггүй нэр өгсөд 9000 зүг. Чи яагаад асуугаад байгаа юм бэ? Бараг тийч. Наадхан мартаагүй л байгаа мó. Тэр бүр тав бол арай дэнтсэн. Чи 5 минут өглөө штэ гэж орж иж байл те. Тэр бол ихтэй жоо муугаа цаа шүү. Гэтэ яг 3-4 явчихаар сүүлд нас нэг асуунгууд нь одоо болио андаа гэдэг хэлэх зориг байлээ. Байна уу гингүүт нь байхгүй гэдэг. Тодорхой тий. Сайн Яг оюутан байхад яг тэгдэг үстэй яг тэр үе чинь нэг ингээл найзуудын хүрээлүүр нь бүгд л мөнгөхгүй байгаа шүү дээ. Тэгээд ерөнхийдөө нэг 5к монканы чат байн орж ирдэг болохоор би яг энэ асууж магадгүй гэсэн хүмүүсээс яг төрүүлээ асуучдаг шүү дээ. Мөнгө гэж юм гэдэг. Тэгээ надаас асуухгүй. Мөнгө хэцүү. Би түрүүн даасанд хэд байгаа хэлсэн. 260 идсэн. 280. Тэгэхээр би яг яг дууртаас жоо. Одоо нэвтрүүлэг гараад нөө 5к-нод ороод ирэх юм шүү дээ. 5к. Чамд нөө 280 байгаа даа гэсэн. Тэгээ мөнгөнд өгч сонсцоо. Баахан чат орж иртээ. Яа. Хэцүү шүү хэцүү. За ер нь бол нэвтрүүлэг маань бас төгсөх тал руугаа орж ийн тэгээд эхлээд бол мэдээж ирсэн баярлаа цаг зав гаргаад тийм ч өөр гадаа дотоодоос ажил төрлөө зохицуулаад энэ олон царайлаг хүмүүс ирэх ч одоо Зүгээр гоё юм байна. Тэгэл энэ ч нөө ихний дурсаг дээр бас нөө нэг зоч дээр айгүй анхаарч сонгож бичиж холбогдсон байгаа шүү. Тэгээд ирсэн маш их баярлалаа. Та бүхэн бас ажил үйлс маш гоё бүтэх болтугай. Тэгээд хичээл сургуультнаас амжилт хүсье. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлэг бол мэдээж тэ циркийн баруун талын алтанчлаа гэдэг барилгын 7 давхарт Сафрон гэдэг нэртэй цоо шинэхэн ресторан байгаа. За тэгээ хамтран ажиллагч Зубровка. Дөрөвжингээл магцаа одоо энэ дээр бол дахиж юм ярихгүй. Тэгээ их уурж байна. Бүгдэнд нь баярлаа. Дахин баярлалаа. За баярлалаа. Баяр хүргэе болцсон.